Энэ хууль дээр хатуу зааж өгж байгаа нэг асуудал байгаа. Тэр нь бол хөгжлийн дэд үтцийн улс орны эдийн засгийн хөгжлийн том төслүүдийг нууц хэлбэрээр шууд худалдаа авахыг энэ хуульд шууд бичиж хориглож байгаа. Том төсөл гэдгийн ард том хулгай байна гэдэг нь өдөр тутам харагдаж байгаа. Засгийн газар жишээлбэл туулын хурдны зам төсөл дээр худалдаа авах ажиллагаа хууль нийцсэн эсхийг шалгаж сангийн амны дүгэлт гарсан. Тэр чигээрээ 0 гэмтэрэг худалдаа авах ажиллагаа. Тэгээ энэ бол анхнаасаа одоо ингээ хуулийн байгууллагад үнэн мөн тодорхой болох байх гэж бодож байна. Засгийн газрын дүгэлт бол гарцсан. Улсын их хурл дээр энэ асуудал дээр сонсгол явагдана гэж байгаа юм байлээ. Засгийн газар энэ чиглэлээр шалгад тогтоосон үйл баримт дүгэлтүүдээ гаргаж өгнө гэж бодож байна. Их төвшин гишүүн ахлаад сонсгол зохион байгуулна гэж байгаа. Бичиг нөчүүдээр надад ирсэн хариуг нь бэлдэж байна. Таны асууж байгаачлан нууцад хамааруулах байдлаар би одоо ялангуяа тусгай албаны зүгээс хууль зөрчсөн энэ нууц давдаг асуудал бол багхгүй. Ялангуяа тагнуулын байгууллагын хувьд одоо ах усгүй юмыг одоо нууцад авдаг тийм үйл баримт ерөөсөө багхгүй. Энэ гол асуудал юун дээр гараад байна гэхээр төрийн нууц дээр биш. Албаны нууц дээр асуудал байгаа. Тэгэхээр албаны нууцад ах усгийг тагнуулын байгууллага ерөөсөө шийддэг. Харин ч тагнуулын байгууллагын хяналтгүйгээр зөвшөөрлгүйгээр албаны нууцад авч янз бүрийн үйл баримт хийсэн асуудлууд өнгөрсөн хугацаанд болсон учраас энэ тагнуулын байгууллагатай хамтарч нэг үрчлэн одоо энэ чинь албаны шалгалт хийгдлээ ш засгийн газрын түвшинд. Энэ шалгацсан. Одоо би ганцхан жишээ ярихад энэ оюу толгой Эрдэнэс оюу толгой дээр 20 сая доллар авсан үйл баримтууд бүгд тагнуулын байгууллагын зөвшөөрлгүй. Нууцад авах ийм дүгэлт хянуулаагүй. Зүгээр ингээд нууцын тамга дараад ингээд хоорондоо харилцсан үйл баримтууд гарч ирж байгаа. Тэгээ тэр дотроо ингээд албан бичгээр хэрүүл хийж байгаа. Тэгж ярих юм бол чи хууль зөрчиж энэ мөнгийг авчин. Чиний зарцуулж байгаа мөнгө чи хууль ус. Чиний болохоор хууль бус гэдэг ингээд компани захирал хууль зүйн дэд зүйтэй хөрн албан бичгээр ингээд нууцын тамгатай бичгээр хэрэлдээ суугаад байгаа. Одоо ингээд харах. Тэр байтугай тэр 20 сая долларын зарцуулалтын дотор засгийн газрын хуралдаанаар мөнгөн дүнгүй шийдвэрийн төслийг оруулад алавжаад гарахтаа мөнгөн дүнтэй болоод алавжаад гарцсан одоо ийм асуудлууд тогтогдож байна. Тэгэхээр одоо энэ албаны нууцын тамгыг дур зоргоор ашигладаг, өөрсдийн үзмжээрээ ашигладаг ийм нөхцөл байдлууд бол хавтгаарсан байна. Дээрээс эхлээд. Тийм учраас энэ нууцыг одоо хууль тогтлоор цэгцлэе гэж байгаагийн цаана авилга цаашдаа ийм одоо гэмт хэрэгтэй Монгол Улсын засгийн газар эвлэрэхгүй байх. Энэ улс төрийн хүсэл эрмэлзлийг зөвхөн амаар биш бодит үйлдэлээр ингэж санаачилж оруулж байж байгаа маа. Сая хэлсэнчлээ энэ бол 2025 оны 11 сард үзэл баримтлал нь батлагдаад өвөл одоо засгийн газар 1 сард хэлцэгдээд их хурлд одоо өргөн баригдсан одоо ийм санаачлага төсөл байгаа. Энэ хуулийг батлах нь өөрөө иргэдийн мэдэх хэрэг Монгол Улсын авилгатай тэмцэх үзүүлэлтэн ч гэсэн эргээр нөлөөлнө. Монгол Улсын цаашдаа санхүүгийн одоо энэ олон улсын гаргадаг үзүүлэлтүүд ч гэсэн энэ бол бас эргээр нөлөөлөх хаа гэж ингэж бодсон.